За тэгээд ер нь бол ингэдэг нөгөө иймэрхүү л харагдаад байдгийг. Хүн ингээд яг өөрийнхөө хүсчихсэн тэр золныхоо давааг ингээд давчдаг штэ. Тэгээд тэрний дараагийн даваанд ингээд барилдаж байгаа байдлаас нэг харах юм бол тэр хүний одоо бас нөгөө өөрийгөө хэр бэлдэж ирсэн одоо хэр том зоригтой байгаа гэдэг нь харагддаг байхгүй юу. Тэгээд би инх саруулын барилдааныг хараад ингэж бодсон. За энэ хүн чинь начнаар тогтохгүй. Нилээн том зоригтой ирж барилдсан бүх байна та. Яг манайх нэг цол аваад сэтгэлийн хөдлөлтөө ханлаа гээл тий. Тэгээд дараагийн даваанд нэг төдийлөн бас өөрийгөө дайжилж чадсангүй. Даваандаа хандсан. Тий. Инх саруул бол төсөөр барилдсан байхгүй юу. Арга байхгүй нэг цаг үе одоо экспортын том шилдэг тамирчин өдрүүлга заа. Тэр айхтар одоо торгон мэдрэмж тэрүүхэн тэр богино заа агшин. Тэрнээс бол одоо 6-гийн давааны тунааны барилдаан болоос гайхамшигтай гоё барилдаан болсон. Тэр талаар яриач. 6-гийн даваанд хөдрүүлэх заантай таарж барилдаад өвдөг шороодсон. Ер нь бол тунаж барилдаа тий тунаж. Даваа нь ер нь бол ханаагүй. Ер нь дээшээ үзүр төрөө хүртэл бэр ер нь төрүүлэх зорилготой тэгжил наадмыг бэлдэж ирсэн. Тий тэгээд даваа их тусам би начин болчлоо гэж дотроо хэдий баярлж байгаа ч гэсэн барилдаанаа улам чамбааруулад улам нэгтрүүлээд хийзээ гаргахгүй тэгж нөгөө хүнийхээ алдааг харж барилдана гэдэг тийм бодолтой гарч барилдсан. Тэгээд сайхан барилдаад ер нь бол сэрүүнээс битээр ингээд хоёлаа ингээд хөдөлгөөнтэй бөхчүүд мэдээж хөдрүүлэх зам маань чөлөөтийн суурьтай чөлөөтөр их барилддаг мэдрэмж өндөртэй зайнаас их сайн барилддаг тийм бүх тийм бөхтөө би бас зайнаас бас хэцүү байх гэж бодоод тэгээд энэ золгооны барилдаанд хурж барилдвал надад давуу тал гарч иж магадгүй гэж хийзээ гарч иж магадгүй гэж харсан. Тэгээд тэр ч утгаараа яг миний санснаар барилдаад барилдааны төгсгөл дээр мэдрэмжтэй зааны тэр хариу мэхэнд орж унсаа. Тэгээд намайг давсан бүх маань надаар харцаг болоод тэгээд цаашаа аваргыг даваад хангаа аваргыг даваад заан болсон би бас баяртай байгаа.